Сурагчдын хоцролт таслалт. Сурагчдын хоцролт болон таслалт нь сургалтын явцад цаа дотор болж, сурагчдын академик амжилт болон сургуулийн ёс зүйд сөргөөр нөлөөлдөг. Хоцролт таслалттай холбоотой дэг журам нь сурагчдын хариуцлага, цагийн менежмент, мэргэжлийн хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Шинэ 100 бэлэг олон улсын сургуулийн хичээлийн сургалт өглөө 8 цаг 30 минутанд эхэлдэг. Сурагчдаа хичээл сургалтандаа явахдаа цагийг зөв зохистой цооцоолж, эртлэн босч, заагдсан цагт хичээл сургалтандаа хамрагдаарай. Сурагчдаа хичээл эхлэхээс 15 минутын өмнө сургуульдаа ирж, хичээлэгтдээ бэлэн байгаарай. Хэрэв та хүндэтгэл шалтгааны улмаас хичээлдээ ирж чадахгүй бол e-parent аппликейшн руу чөлөөний өсөлтөө илгээж, эсвэл анги удирдсан багштай заавал мэдэгдээрэй. Сурагчдаа хичээл завслагын цагаа зөв зохистой ашиглаж, дараагийн орох хичээлээ бэлдэж, ангидаа хоцролгүй ороорой. Сурагчдаа хичээлээсээ хоцорсон бол тухайн хичээл орж байгаа багшаасаа заавал зөвшөөрөл авч ороорой. Энэхүү дэг журам нь зөвхөн сурагчдын хоцролт таслалтын асуудлыг зохицуулахаас гадна сургуулийн соёлыг, сурагчдын хариуцлага, зохион байгуулалттай байдал, академик амжилтыг дэмжихэд чиглэгдсэн юм. Зөв ухаалаг шинэ 100 бэлэг сургуулийн сурагч танд баярлалаа.